Эй, за юу цаанда залуусаа влог номер 2 эхэлж байна. Тэгээд өнөөдөр 10 сарын 28-ны өдөр бас нэгэн гоё шинэ бичлэг хийх гээ. Тэгээд объект сонгоод явж байна. Хаана бичлэгээ хийх үү? Ямар бэкграунд байх уу? Тийм нарийн ширэмнүүдээ ерөнхийдөө сонгоод явж байна. Тэгээд удахгүй тэр бичлэгийг бол та нар үзэх бах. Тэгээд description хэсэг дээр тэр бичлэгний линкийг бол чадвал үлдээн чадахгүй бол удахгүй орно гэж ойлгоорой. Өнөөдөр ерөнхийдөө тэр гоё дууныхаа ер нь бол дуу хийгдэж байгаа. Тэгээд дууныхаа видеог хийх гээд объект сонгоод явж байна. Манай гэрийн ойролцоохон бөөн графит зурагтай юм гудамж байдаг. Тэгээд ерөнхийдөө энэ графиттэй гудамжинд би видео хийх санаатай тэгэл хараад явж байна. Сонгоод явж байна яг үнэндээ тий. Одоо ингээд энэ харалт миний артлын графит харагдаж байна. Иймэрхүү графитууд байдаг байхгүй. Зүгээр нэг сараачсан биш те. Зүгээр нэг хан дээр сараачих биш. Бүр амар гоё урлагийн бүтээл хийсэн байдаг болохоор энэ хавьд ерөнхийдөө видео хийх сонирхолтой байгаад байна. Тэгээ чухамгүй олдох нь уу яах нь уу гэдэг л байна. Tomorrow. Яг одоо ажлаа амжилтад нэг дугуунаад явж байна. Үд болсон байна. Энд чинь ер нь хүлэрсэн байна. Европод үд болсон байна. Өвлийг үрдэлтэй сайхан өвлийн ухстай ингээ сайхан дугуунаа явчихсан шүү дээ. Ер нь бол цас орохоор тэгээ сайхан маунтин байк уныг гэж бодож байгаа. Очтой. Жилийн 4 өдөр сайхан дугуун оноод хөдөлгөөнж байгаа. 6 км гэж чинь. Нэгдүгээр оролтоос хятад элчин хөвчтэй. Мойс орох хэмжээний зай 15 минутанд явж байгаа бодлоо. Ийм л ч дуутай бол ийм байдаг байхгүй залуусаа. Залуу хүн байна да. Нэг 10 км газар нэг 15 минутанд жигээл орчих бол easy шүү дээ. Easy. Several days later. Эй, за юу бацхан залуусаа. Тэгэхээр яг одоо шинэ дууны видео хийгдэж байна. Манай зураглаачаар энэ ч манай Дэмбэ маань ажиллаж байна. Энэ влог ороход бичлэг маань шууд орцсон байх бах. Тэгээд ямар тач бичлэг хийгдэж байна. Гэсэн бодоод тохиолоосоо яг одоовч хаяалтаа самбигшээ зүрх бодлоо ухаанаараа завчилтаа амжилт гэдэг хүсэл мөр хатууж хоёрын авцалтай хамаагүй амьдрал намайг гişтэн удаан хавцалтай аваацж бай би босоо зүгээр бүү. Заримдаа нэг яг гоё заримдаа нэг жоох. Амсгаа. Трэш гадна тэ. Нэг хэсгийг сул хэлэхгүй шүү дээ тэр сайн юм шиг. Гэсэн бодлоо юу? Тэ. Гэсэн бодлоо тохиолоосоо яг одоовч хаяалтаа самбигшээ зүрх бодлоо ухаанаараа завчилтаа шившилтэн дууныхаа үгийг ерөнхийдөө бичээд зоогоод тэгээд дуусч байна. Одоо бол ерөнхийдөө давталтай маягтай явж байна. Дууга давтж байна. Өгнүүдээ өөрийн болгож байна. Дикцүүдээ өөрийн болгож байна. Гоё дуу болох гэж найдаж байна. Йоо. Дууга давтаж өөрийн болгож байгаад тэгээд ерөнхийдөө шууд хоолойныхоо бичлэгтээ орно. Хоолойныхоо бичлэгтээ орсны дараа мэдээж видео клип хийгдэх болно. За тэгээд тун удахгүй дуугаараа эргээд уулзцгаая залуусаа. Яг одоо энэ ч Javka болон төлгөө битээр хамтдаа байна. Йоо. Much later. Ерөнхийдөө бол амжилттай явж байна. Цаг гарч гисэн яг бороо шороо байхгүй айгу айтайхан явж байна. Өнөөдөр яг өрхөг өдөр байна. Тэ дууныхаа утга санаанд ч гэсэн тохироод ер нь бол их айтайхан болж байна гэж бодож байна. Зураг алтынхаа нэг хэсэг газар нутгаар үлээ. Видео тэмдэглэлийг бичиж байна. Энэ гүүрэн дээр сая морин хууртай зураг авч дууслаа тий. Та нар таалагдана гэж найдаж байна те бит хоёрын хийж байгаа ажил бол 3 цагийн өмнөөс эхэлсэн байгаа. Өглөө 6:30 дуулсан шүү те. Би бол гэртээ 6:30 ирсэн гээ. Тэ 6:30 бол ирсэн. Тэгээ 5 гэж босоол те. Ерөнхийдөө цай магаа уугаал тэгээ сайхан наашаага явсан. Ерөнхийдөө бас анх удаа ийм дууны видеог бол анх удаа бас хийж үзэж байна. Сонирхолтой юм байна. Дараагийн дуунуудаа бас өөрсдөө ингэ сайхан хийчихдэг бол өстой гоё юм байна. Бас маш том гоё туршлага болж байна тийм ээ. Энэ зураг мураг бол бас гоё шүү дээ өгшөө. Яг энэ гудамж бол ерөнхийдөө дандаа ийм хан дээгүүр ийм графиттэй ийм гудамж واخхой. Тэгээд энэ зураг мургийг та нар хараа л та. Энэ охин мохныг хар та. Амар гоё харагдаж байна. Камерамен. За манай камерамен Дэмбэ. Хор яах та. Сууж байгаа дөө. Сууж байгаа давал нэрээ болох юм те. Энэ охинтой хэсэг дээр авчвал яа тий. Энд ч суучихгүй. Тэгээд нааш авчвал мен чамд хаалтаа аваад байна. Ингэж суувал бас болох юм тий.
камера бараг хөдлөхгүйгээр ингээд хөдөлгөөнгөө авчмаар юм шүү тий. Энэ охин гэхдээ бас гоё зорчоо тий. Ер нь бол гоё дүү болно гэдэгт бас итгэлтэй байна. Бас олон хүний тий. Сэтгэл шингэж бас хугацаа орж сэтгэл шингэж хийгдэж байгаа учраас бас гоё дүү болох гэж найдаж байна. Надтай хамт ингээд энэ эрч хүчтэй тий юм хийх гоё урам зоригтой залуу бас хамт ажиллаж байгаад бас үнэхээр сайхан байна. Ингэсэд үл яаж зүгээр байна уу? Жон дайс хийгээд датаас хийгээд. Ингэсэж би Яг гоё наач. аа Яг гоё. Зүгээр. Амар хүлж хэлж чинь үү яг ингээд. Яг ингээд 3-4 минут ингээд зогсож амар хүлж хэлж. Йоо. Ташууд өргөжлүүлээ дахиад хийвч. Жоо хүлээ сулж байгаа. Жохон зүү. Ааш хаад жооч. Заас. Хитэрсэн. За яг. За одоо болж байна. Яг боллоо. Жохон босцуул яах вэ? Жохон хойшоо ингээл Жоо ингэсэж жоо тэгснээ буцаж хойшоо босоод гэж мэгээлөө. тэгснээ дахиад жохон хойно зүг босдуулж байгаа. Хойно. Тэнгүүтээ Юу уушаа. ч гэдэг энэ хавар ингэсгэл байсан дээр босцохоор ингээд хотоо очиж байна. Тийм ер нь хөшөөш үлчээ тийм. Хөшөө шиг харагдчих. Нөө нэг тест Тэгээд яг ийм байдалтай л хүнд ингээд зөвлөж хэлж байгаа юм ч тий. Хэ. Хүнд хэлж байгаа юм чи ингээд төрүүлжтэй тий. Тэг хайцаа жоохон том. За тэгээд өнөөдрийн зураг дууслаа залуусаа. 7 юу лээ? 6:30-аас хойш бас нэлээ хэдэн цаг бичээд битээр дуусгачлаа. Сайхан байна. Тэгээ энэ удаад бол нэлээ хөдөлмөр гаргаж битээр бас видео хийж байгаа. Тэгээд бүх зураг маань ерөнхийдөө бол дууслаа. За тэгээд зураг дууссан тийм ээ зохиоч. Гоё боллоо. Өнөөдрийн ажил маа сайхан боллоо. Тэмбэ баярлалаа. Хүү! Чи болон гоё видеонуудыг үзүүлнэ. Тэгээ манай зураглаач байгаа. Ямар ч тач битээр бол суралцсаар байх болно. Тэгээ цаашаагаа өшөө уран бүтээлүүдэд хийсээр байх болно. Тэгээ бидэнтэй хамт байгаарай залуусаа. Эй!